За сайн уу манайхан Crime Stories үгтэй ирээд тавтай морил та манаас үгийг анх удаа сонсч байгаа бол эдгүү сувг маань бослын явдлалан бодит гин зэргийн талаар ярьдаг сувг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ тэртээ 1974 онд болсон тухайн үед бол нэлийн шуугиан тарьж исэн гэр бүлийн 6 гишүүнийг аимшигтайгаар хөнөөсөн гин тэргийн талаар ярьж хөр бэлтгэлээ. За ингээд шууд хэрэглүүгээ харцгаая. Өнөөдрийн дугаар дээр ярих гэр бүлийг Рональдын гэр бүл гэж нэрлэе. За энэхүү гэр бүлийн гэрээ эзнийг Рональд Жозеф гэдэг 1930 онд төрсөн. За эхнэр Луисийн хувьд болохоор 1931 онд төрсөн эмэгтэй байгаа. За нөхрийн хувьд бол эхнэрийнхээ буюу хадам аяхан компанид машины дилер гэдэг байсан бол эхнэр нь харин 5 хүүхэдтэй байсан учраас гэртээ хүүхдүүдэд хардаг эмэгтэй байсан. Эхнэр Луисийн хувьд нэлийн баян чинэлэг айлаас гаралтайгаас гадна нөхөр нь бас эхнэрийнхээ гэр бүлийн бизнесийг өргөжлүүлэн хийдэг байсан учраас санхүүгийн тал дээр бол Рональдын гэр бүл дунджаас нэлийн дээгүрт бол ордог байсан. Гэрийн эзэн Рональдын хувьд бол 5 хүүхэдтэй нэлийн хатуу чанга аргаар өсгдөг байсан. Байнга загнаж уурладаг, хэрвээ өвөнд нь орохгүй байх юм бол маш их зоддог. Тэг хүүхдүүдээ ер нь юм хүчирхийлж хүмүүжүүлдэг төрлийн хүн байсан гэдэг. 1951 оны 9-р сарын 26-ны өдөр Рональдыг 21 настай байхад нь анхны хүү болох Рональд Жуниор нь мэндэлсэн. Үүнээс 5 жилийн дараа 1956 онд том охин нь 1961 онд бага охин Элисон нь жилийн дараа 1962 онд дунд хүү Марк 1965 онд бага хүү болох Жон мэндэлснээр Рональдын гэр бүл долуулаа амьдрах болсон. 1965 онд хамгийн бага хөвгөө төрүүлсний дараа нэлийн олуулаа болсон гэр бүлийн гишүүд бол тэгээ нэмээд том хүүхдүүднээс өсвөр насндаа хүрсэн учраас бас тус тустай өрөөнд байх хэрэгтэй болов уу гэж бодоод Рональд бол их нэртэй ярьж агаад байшингаас солихоор шийдээд 1965 онд одоогийн ашаар бараг 1 сая долларын үнэтэй маш том байшин худалдаа авч амьдрахаар болсон. Том хүү Рональдын хувьд бол аавтайгаа яг адилхан нэртэй гэхдээ аавда Жуниор гэд ялгагдж байгаа учраас үүнээс хойш би том хүүг нь Рональд гэд дуудаад аавыг нь л зөвөр аав гэд шууд яриад явъя. За тэгэхээр Рональд гэдэг нь том хүүг нь ярьж байгаа шүү. Рональдын хувьд бол хэдий баян айлын том хүүч гэсэн гаднаасаа энэ гэр бүл ер нь ингээд харахад төгс гэр бүл шиг харагддаг ч гэсэн маш их ганцаардал хүчирхийллийг бол хүүхэд наснда туулсан. Рональдыг багаас нь ер нь аав нь чи хамгийн шилтгэн байх ёстой гэж маш их шахаж дүүнраас нь илүү зодож дарамтлагдаг байсан учраас Рональд багаар аавыгаа бол үзий ядаж хэлсэн. За хэдийгээр хүүхдүүдээ зодуулж байгааг хараад зогсоох гэж оролддог байсан ч гэсэн энэ гэр бүлийн хувьд бүх эрх мэдэл хүч чадлыг аав нь эзэмшдэг байсан учраас ээж нь бол хүүхдүүдээ бол зүгээр л зодуулж ахт нь бол хараад хамгаалах хэрэггүй байсан. Рональд багасаа л баян айлд өссөн учраас түүнд мөнгө бол тийм ч чухал байгаагүй. Өсвөр насндаа Рональд харт амих сөгтөөрөл хундаа зэрэгт гүн орж гэртээ согтуу хүртэл орж исэн гэдэг. Тэгээд мэдээд хатуу чанга Рональдын аав бол хүүгээ зоддог байсан ч дахиад л Рональд энэ зүйлүүдэд бол хэрэглээд сүүлдээ бүр хулгай хийж хэлсэн байдаг. Рональд ааваасаа айдаг байсан учраас аавдаа бол юу ч хэлж чаддаггүй. Гаднаа бол ингээд зөөр дуртай юм шиг царайлдаг хэрнээ дотроо бол аавыгаа маш их үзэн яддаг байсан. Тэгээ ээж нь өөрийг нь хамгаалах байх гэж зөндөө боддог байсан ч гэсэн хизээч тийм зүйл болж байгаагүй учраас ээжтэй хэдий маш их хайртай байсан ч гэсэн бас багахаар үзэн ядаж эхэлсэн. Рональд багасаа л харт амиг хулгай хэрэгт хэд удаа орж исэн ч гэсэн аав нь баян хүн, танил ихтэй хүн учраас хүүгээ аргалаад л чимээг өхөн шоронгоос гаргачихдаг байсан байгаа. За сургуулаа төгснөхийн дараа Рональд аавынхаа ажилтг буюу одоо өвөөгийнхөө компанид менежерээр ажиллаж эхэлсэн. Аав ээж нь багаас нь л Рональдод хангалттай мөнгө өгч машин хүртэл авч өгсөн ч гэсэн заавал ажиллах шаардлагатай гэж хэлсэнд бол шоу цэнгийн арих харт амгинд онцсон Рональдын хувьд бол үнэхээр төвөгтэй санагдчихсэн. Тэг хангалттай мөнгөтэй хэрнээ намайг заавал ажилууллаа, заавал ажил хийлээгээд улмал аав ээжигээ үзэн ядах сэтгэл нь бол ихсэжсэн. Тэгээ Рональдын аав нь хэдий хатуу чанга хүн байсан ч гэсэн хүүгээ бол хизээч мөнгөөр дутааж байгаагүй. Дуртай машиныг нь энэ чинь ийм машин шүүгээ шууд өчгдөг байсан. Гэхдээ хүүгээ хүмүүжүүлэхдээ аав нь бол чи хинч биш, чамд байгаа бүх зүйлийг би авч өгсөн, чи ямар ч чадваргүй гэж үргэлж загнаж зоддог байсан. Тэгээд энэ одоо загнаж зодуулсан хариунд л надад мөнгө өгч, надад машин авч өгч гинэ гэж Рональд бол боддог байсан.
1974 оны 11-р сарын 14-ний өдөр Рональд тэсгээ болж энэ бүхнийг бүгдийг нь эцэст нь дуусгахыг бол хүссэн. Бусад гэр бүлийн гишүүдийн хувьд бол энэ бол зүгээр л нэг энгийн өдөр байсан. Энгийн өдөр болж өнгөрөөд унтахаар хэвцэн боловч Рональдын хувьд бол арай өөр төлөвлөгөөтэй байсан. Рональд гэр бүлийн гишүүдийн унтахыг хүлээж шөнийн 3 цаг 15 минут хүртэл хүлээгээд бүх гишүүдийн унтсныг нь мэдээд 3 цаг 15 минутанд босч хамгийн түрүүнд аав ээжигээ унтж яхад нь толгоонд нь 2 удаа буудан хөнөөсөн. Аав ээжигээ буудаж хөнөөснийхаа дараа 2 эмэгтэй дүүгийнхээ өрөөнд орж унтж яхад нь нэг удаа буудаж мөн алсан. Дараа нь 2 эрэгтэй бага дүүгийнхээ өрөөнд орж 2 бага дүүгээ бас мөн адил нэг удаа толгоон тус газарт нь буудан хөнөөсөн. Энэ бүгд бол ердөө л 15-аас 20 минутанд болж өнгөрсөн. Тэгээ гэр бүлийн 6 гишүүнээ буудан хөнөөснийхаа дараа Рональд усанд орж өглөө нь юу ч болоогүй юм шиг ажилдаа зүгээр явсан. Гэмтэргийн үед гэр бүлийнхнийгаа алсан, ашигласан буу хувцас зэрэгээ бол бүгдийг нь тэрний утанд хийгээд ажилдаа явах замдаа бол нуусан байсан. За ингээд ажил дээрээ ирээд бол Рональд жүжиглж эхэлсэн. Тэгээ ажлынхандаа аавтайгаа гэр бүлийнхэнтэйгээ уцаар холбогдох гэсэн боловч ерөөсөө холбогдохгүй байна гэж байн ажилтнуудаа хэлээд байсан. Тэгээ хажуугаар нь зурж байгаа хүн болгон та өнөөдөр ажилдаа ирсэнгүй, яагаад ирсэнгүй юм болоо? Би ингээд холбогдох гэсэн боловч холбогдохгүй байна гэд бүх ажилтнуудаа ингээд зурсан хүн болгонд хэлээд байсан. Рональд 6 цаг хүртэл ажиллаа яаж агаад гэртлүүгээ харсан. Тэгээд 6 цаг 30 минутын орчимд гэртээ ороод буцаад ойрлож гарч ирсэн. Тэгээ мэдээж энэ нь бол жүжиглсэн. За тэгээд гэрээсээ ойрлж ойртуу тавьж гараад Хенригийн баар гэдэг гэртээ нэлээд ойрхон байдаг баар руу ороод ойрлж хачгараад уйлаад аав ээж маань гэртээ буудуулчих надад туслаач гэж гуйж орилж эхэлсэн. За тэгээ хүмүүс бол мэдээж гайхаад хамтдаа очиж үзэхэд бол мэдээж харамсалтайгаар амнасаа алдсан гэр бүлийн 6 гишүүнийг олж олсон даруйд бол бүгдээрээ сандралдан цагдаа дуудсан. Тухайд Рональд баарнаас хамт авчирсан хүмүүстэйгээ хамт гэртээ ерөөсөө орохгүй байсан. Тэгээ би орж чадахгүй нэ та нар ороод үзээд өгөөч гэгээд уйлаад орилоод байжсэн гэдэг хавд байшингийнхан гадаа. За ингээд удаагүй цагдаа нар бол гэрт ирсэн. Тэгээ 43 настай Рональд, 42 настай Луис 4 хүүхдийн хамт буудуулан амнасаа алдсан байна гэдгийг бол бүртгэн авч нэмэлт хүч дууддаг. Гэр бүлийн 6 гишүүн бүгдээрээ өөрсдийн орон дээрээ зургуулаа доошоо харсан байдалтайгаар бол олдсон. Тэгээ цагдаа нарын гайхаж исэн зүйл нь бол аав ээжийг нь төрүүлээд бараг 2 удаа хэрэг 4 удаа буутахад бусад хүүхдүүд нь сонсморын тэгсэн боловч гэр бүлийн нэгт гишүүн сэрүүн биш унтж байхдаа бол бүгдээрээ буудуулсан байдалтай байгааг бол хоолой цагдаа нар бол нэлээд гайхсан. Хүүхдүүдийнх нь за тэгээд аав ээжийнх нь орны даавнууд нь хүртэл ерөөсөө элдв янз болоогүйгээс нь харахад хин ч хүрн буудуулж байгаагаа бол мдээгүй гэж цагдаа нар дүгнсэн. Цагдаа нар өргөжлүүлээд Рональдын байшингийн ойролцоох хөшүүдээс нь асуухад нэгч буун дуу ерөөсөө сонссон байгаагүй. Тэгээ зүгээр шүн Рональдын гэрийн нохоо хуцаад ясан тэр тийм л зүйл санаж байна гэсэн мэдүүлэг өгсөн боловч хинч бол бууны дуулныг нэг ч хүн сонсоогүй байдаг. Рональдын гэрт бол мэдээж тэгээд хулгайч ч юм уу алуурчин ороогүй учраас хүчээр нэвтэрсэн уул мөрөл байхгүй. За мэдээж хулгайлагдсан алдагдсан эд хөрөнгө бол бас байхгүй. Тэгээ уг нь бол цагдаа нарын баяа айл учраас хэрвээ хулгай хийх гэж хүн орсон бол авах зүйл зөндөө байсан ч гэсэн цагдаа нар бол ямар ч зүйл алуугуулаагүй байсан учраас энэ бол хулгай явах зорилготой хүн нэвтрээг байна гэж утсан. Гэр бүлийн 6 гишүүн бүгд яг адилхан байралтай буюу зургуулаа доошоо харж унтж байхдаа буудуулсан байдалтай олцсонд бол цагдаа нар бол нэлээд гайхсан. Тэгээ сүүлд цагдаа нараас гэмт хэргийг үйлцсэн бууг олоход тэр буу нь бол ямар ч дуу багасгахчгүй маш хүчтэй чанга төвшүүд байтгаа ойр орчмын 3 байшингийн цаанч хүртэл бараг сонсогдохоор тийм чанга дуутай бол буу байсан боловч хөршүүд нь болон бусад гэрийн гишүүд нь бол энэ буун дуу сонсоогүй гэхээр бол цагдаа нар бол нэлээд гайхаж исэн. За ингээд мэдээж хамгийн түрүүнд цагдаа нар гэр бүлийнхаа гишүүдийг амнасаа алдсан байгааг болсон Рональдаас бол мэдүүлэг авч эхэлсэн. Тэгээ Рональд цагдаагийн газар ирээд би хэн гэдгийг нь бол мэдэхгүй байна. Ямар ч мэдэхгүй байгаа ч гэсэн аавын ажилтай холбоотой аавд дургу маш олон хүмүүс байдгаа. Тэгээ тэр хүмүүс дундаас цуврал алуурчин ч юм уу тийм хүн хөссөд манай гэрийнхнийг алуулсан байхаа гэж хэлдэг. Миний хувьд бол тухайн өдөр би ээжийнхаа яг адилхан орой болгон хийдэг гэсэн хоолноос
уйдсан учраас өчигдөр шөнө би өөр газар орой хоолоо идээд гэртээ хоноогүй юмаа гэж мэдүүлэхдээ хэлдэг. За тэгээ цагдаа нар тасралтгүй 12 цаг Рональдыг байцаасны дараа Рональд нийт энэ хугацаанд бол 10-аад өөр мэдүүлэг өгч ирсэн. Тэгээ цагдаа нарт бол мэдээж шууд нэлээд сэжигтэй санагдсан. Тэгээд хэдхэн цагийн өмнө болсон хэдийн юм аимшигтэй зүйл болсон ч гэсэн хэдхэн цагийн өмнө болсон зүйлийг 10 өөр төрлөөр ярьж байгаад бол нэлээд гайхширалтай санагдсан. Цагдаа нар мэдүүлэг авч байхдаа сэжиглсэн даруйдаа бол шууд Рональдаас бол тулгаад асуусан. Тэгж үннээ хэлээ. Үннээ хэлсэн цагт бид нар бол чамайг гаргаж явуулна. Үннээ хэлэхгүй бол бид нар чамайг эндээс дахиж гаргахгүй гэж хэлсэн. За тэгээд 12 цаг тасралтгүй байцаасны дараа Рональд эцэст нь багаар үннээ ирж хэлсэн. Тэгээ багаасаа би аавдаа зодуулж хүчирхийлүүлж өссөн. Би ээждээ дүү нартаа ч гэсэн хайртай биш байсан гэж хэлдэг. Тэгээ дүүнэрээ бүр дүүнэр гэхгүй гахаанууд энтер гээд ер нь ярьж байснаас харахад бол гэр бүлээ дүүнрээ ямар их үзээ яддаг байсан нь бол харагдаж байгаа. Рональд тэгээ мэдүүлэг өгч байгаа сүүлдээ яг ийм галзуу хүн шиг аашилж хэлсэн. Тэгээ зорилго нь бол ер нь галзуу хүн шиг аашилж агаад эмнэлэг рүү явах зорилготой байсан, шорон руу биш. За тэгээ сүүлдээ бүр би алсан нь бол үнэ. Гэхдээ миний чихэнд гэр бүлийнхнээ заавал алаа эсвэл чамааг алаа гэд хүн шивнээд байсан учраас би тэднийг үл хүнээс юм а гэж хэлдэг. Тэгээ Рональдыг нэлээд олон сэтгцийн олон шинжилгээнд хамруулсан хэдий ч Рональдыг бол гэр бүлийнхнийгаа хөндөөх хэмжээний том сэтгцийн асуудал түнд байхгүй. Рональд юу хийж байгаагаа бол маш сайн мэдчихсэн байх магадaltaй гэсэн эмнэлгийн дүгнэлт тулж гарсан. Тэгээ Рональд бол маш олон худал мэдүүлэг өгсөн. Тэгээ гэр бүлийнхэндээ унтахаас өмнө бүгдэнд нь хар тамхи өгч мансуурсан байхад нь алсан учраас хэнийг цэрээгүй гэж хэлсэн ч гэсэн гэр бүлийн гишүүдээс нь бол хэнийхэн ч биес мансууруулах бодис юм уу, нойрсуулах юм бол илрээгүй. Мэдээж Рональд нэгэнт галзуу болж жүжиглэхээр шийдсэн учраас янз бүрийн юм зохиож яриалсан. 18 настай том охин нь дүүгээ бол аав ээжийг нь буудан хөнөөсөн. Би түүнийг тэгээ харчаад гайхаад дүүгээ бас хөнөөчихсөн юм а гэж баах юм худлаа юмнууд бол яриад байсан. За тэгээ энэ дундаа бол би зүгээр л аав ээжийнхээ хөрөнгийг өвлөө авч өөрийнхөөрөө эрх чөлөөтэй хинт ч хүч хийлүүлэхгүй задуулахгүй амьдрахын тулд энэ зүйлийг бол хийсэн юм а гэж хэлсэн. Тэгээ цагдаа нар бол за барыг энэ л баг үнэн ярьж ах шиг байна да гэж бодсон. Тэмдэрэг гарснаас жилийн дараа 1975 оны 10 сард Рональдын шүүх хурал болж түүнийг 6 удаагийн 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж үзээд бүх насаар нь хорих ялбал Рональдод өгсөн. Тэгээ Рональд тухайн үед бол 24 наснда бүх насаараа хорих ял авсан гэсэн үг юм аа. Та бүхний харж байгаачлан Рональдын байшин гаднаас нь харахад бол тансаг том үнэтэй байшин хэдий ч яг хоёр давхрын хоёр тэр жижигхэн цонх нь яг л юм хүний нүд шиг харагддаг муухай энергитэй байшин гэд хүмүүс бол мэдээж бас нөгөө аимшигт аллаг гарснаас нь хойш хажуугаар нь ч явахаа байсан. Тэгээд ойролцоо хуршийнхны ч гэсэн байшингаа зарсан гэдэг. Гэмтэрэг гарснаас хойш 13 сар буюу 1 жил гарны дараа 1975 оны 11 сард эцэст нь Рональдын байшинг бол худалдаа авах хүн олдсон. За энэхүү байшинг 3 хүүхэдтэй Жорж, Кэти гэх хоёр одоо гэр бүлийн хоёр бол авахар тохирсон. Мэдээж аллаг гарсан байшин учраас байшинг одоо энэхүү гэр бүлд маш хямдхан зарсан. Тэгээ хэдий Жорж, Кэти хоёр ийм аимшигтай аллаг гарсан, зарагдахгүй удаан байгаа, ямар шалтгаанаар хямдхан байгааг нь мэдчихсэн ч гэсэн за ер нь зүгээр ахаа гэд 3 хүүхдийн хамт энэ байшинд бол нүүж ирсэн. Байшингаа ирж үзэхэд нүүж авахд бол ямар ч асуудал үүсээгүй ч нүүж ирээд амьдарч эхлэхэд бол хар дарсан зүүч өдөр хоногуд өнгөрч эхэлсэн. Гэрийн эзэн Жорж орой унтах бүртээ энэ тэндээс хүний ярьж байгаа чимээ сонсож хаалга тогшож байгаа эсвэл хаалга хүчтэй хаагдаж нээгдэж байгаа чимээ сонсож эхэлсэн. Тэг анх бол сонсчоод хаалга өөрөө салхинд цонх нээлттэй байсан учраас хаагдсан байхаа гэд тийм ч их бол тойгоогүй. За тэгээд өдөр хоног өнгөрөх тусам Жорж шөнийн яг л 1 цагт сэрээд байсан нь 3 цаг 15 минут болж таарсан. Тэгээ энэ нөгөө Рональдын гэр бүлийнхнийгээ хөнөөсөн цагтаа бол яг таарч байгаа. Тэгээ Жорж бол аль болох логикоор сэтгэх гэж хичээгээд би зүгээр л ядарсандаа өдий сэрээд агаахаа гэд зүгээр болох гэд бодсон боловч шүн бүр яг л сэрээд цагаа харахад 3 цаг 15 минут болж байсан гэдэг. Тэгээ яг л 3 цаг 15 минутанд ямар нэгэн чимээ сонсож эсвэл хар дарж шууд сэрээд байсан.
Энэ бүхэн нэлээд олон хоног үргэлжилж Жорж нэгэн шөнө 3 цаг 15 минутанд бас сэрсэн. Тэгээ сэрээд хажуу тийшээ эхнэрийнхэн зүг харахад нүдэндээ читгээгүй. Тэгээ Жоржийн эхнэр нь орноосоо юм хүндий дээшээ өргөгдсөн байдалтай унтаагаараа байжсэн гэдэг. Тэгээ Жорж бол эхнэрээ доош нь татаж буулгаад сэрээгээд гэрлийн асаасан. Тэгээ яг энэ шөнө нас хүүхдүүд нь ойрлолтон сэрж нэг дүүнээс орноосоо бас юм хүндий унтаагаараа байжсэн ингээд аав ээжтэй хэлсэн. За тэгээд энэ шөнөөс хойш бол ер нь дандаа юм шүн унтахад юм болдог байсан бол сүүлдээ бүр өдөр хүртэл зүгээр яж ахт надаа утганууд нь утганы комнаас өөрөө унах, ширээн дээр байгаа юмнууд унах, хаалгах, савагдах, өвлийн улирал байхад ч маш олон ялгаанууд явах гэх мэтчлэн тийм аимшигтэй чихүүц төрмөр өдөр хоногуд өнгөрсөөр л байсан. За сүүлдээ тэгээ Жорж бол бүр төвчгээ болсон. Тэгээ Жорж ихнэрийн хамт мэргэжлийн туслалцаа авахар болж сүмээс пастор авчирдаг. За тухайн пастор нь ирсэн даруйдаа өрөө доош залбирч эхэлсэн. Тэгээ ихэндээ ааж маар ингээ удаанаар өрөөнүүдээр ороод залбирч байгаа. Сүүлдээ нэг л хурдан ороод сүүлийн өрөөрөө бүр орж дуусаагүй байхдаа шууд гэрээс нь гараад гүгээд явчихдаг. Тэгээд сүүлд тэр сүмийн пастраас нь асуухад гэрт нь орох цагаас эхлээд чихэнд маань гэрээс гар яв гэж шивнээд ясаа. Тэгээ сүүлдээ шивнэх нь бүр чанга болж би явсан гэж хэлсэн байдаг. За тэгээ сүүлийн найдвар болсон мэрэгжлийн хүнэн ч гэсэн тусалж чадаагүй учраас Жорж өөрийн бүх цуглуулсан мөнгөөр авсан байшингаасаа 28 аимшигтэй шөнийг өнгөрүүлсний дараа гэр бүлээ аваад бол нүүсэн. 1975 онд Жоржийн гэр бүл нүүснээс хойш энэ аимшигтэй байшинд бол өнөөдрийг хүртэл 5 эзэн сэлсэн байлээ. Тэгээ зарим нь 10 жил, зарим нь 5 жил амьдарсан байдаг хэдий ч одоо аль ч эзэн нь ямар нэгэн дуу чимээ аимшигтэй зүйлтэй бол нүүр тулгарч байгаагүй гэдэг. 2026 оны байдлаар Рональдын энэхүү байшингийн үнэлгээ бараг л 1 сая доллар буюу 3.5 тэрбум төгрөг одоо болж байгаа юм билээ. Тэгээ хуучин нь бол маш олон жуулчид байшинг нь харах гээд ирээд исэн учраас хаяг болон гадахыг нь бол бага зэрэг өөрчилсөн байлээ. За тэгээд энтэй нэлээд төстэй таад бас Conjuring гэдэг кино үзчихсэн байх. Бодит явдлаас одоо сэтэлсэн кино байдаг. Тэгээ энэ киноноос 1970-ад оны ихэр болж исэн үйл явдлаас бол сэтэлсэн кино байдаг. За энэ Рональдын хэрэгтэй холбоотой бол Рональдын хийсэн гэмт хэрэг араас нь энэ гэр бүлийн гишүүдийн одоо сүнсэн хорогдсон гэх мэт энэ түүхтэй холбоотой бол 100 зохиол маш алдартай олон кинонууд, номнууд хүртэл зөндөө байдгийн байлээ. Тийм мэдээж 6-гийн 6 нас орсон тэр байшин бол зүгөөш нэг энгийн бол бас байгаагүй байх гэж би бол бодож байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн энэ хэргийн эргэн тойронд бол маш олон ачирхалтай олон зүйлс бол байдаг. Гэр бүлийн гишүүд мансуураагүй, нойрсуулах юм уугаагүй байсан хэрнээ бүгд буун дуу сонсоогүй, ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй амнасаа алдсан нь. За тэгээд хуршүүд нь нохоо уцах чимээ сонссон хэрнээ буун дуу сонсоогүй гэдэг нь бол бас одоо хүртэл таавар хэвээрээ үлдсэн байдаг. Дараа нь бас байшингийн шинээр худалдаа авсан ийдтэй тохиолдсон энэ аимшигтэй 28 өдрийн энэ аимшигтэй тэтгэлүүд гээд ер нь энэ хэрэг одоо хүртэл хүмүүсийн анхаарлын төвд байсаар л байгаа. Тэгээ байшин өнөөдрийг хүртэл яг л тэр суурин дээрээ байсаар байгаа. За Рональдын хувьд бол шорондоо ялаа эдэлж байгаад 2021 оны 3 сарын 12-ны өдөр 69 наснда жам ёсоор өвчнөй улмаас бол шорондоо амьсгал хураасан. Тэгэхээр 1975 оноос хойш амнасаа алдах хүртэл Рональд нийт 47 жилийн ойролцоогоор бол шоронд өнгөрүүлсэн байдгаа. Та хэд манд энэ хэргийн талаар юу гэж бодож чинь санал бодлоо комент хэсэгт бичээрэй. Тэгээ энэ удаагийн дугаараа ингээд дуусгая. Дараагийн дугаар маань удахгүй орох учраас та хэд манд subscribe дарахыг битгий мартаарай. За тэгээд баяртай.